Төрхийн өмнөх шинж тэмдгүүд. Хүүхэдтэйгээ уулзах мөч ойрцсныг яаж мэдэх вэ? Хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийг авч үзье. 1-р, салст бөглөрөл гарах. Энэ нь ердийн өтрээний ясралтаас өөр байдаг ба илүү өтгөн наалдамхай бүтцтэй байдаг. Мэдрэхэд бараг л хатуу слайм шиг санагдана. Жижиг хэсгээрээ эсвэл нэг дор их хэмжээгээр ялгарх боломжтой. Цусны өнгө давмгай байж болно. Үүнээс айх хэрэггүй. 2-дугаарт жим нэмэгдэхээ болох эсвэл ба буурах. 3-дугаарт гүйлгэх, төрхийн өмнө ихэнх эмэгтэйчүүдийн гидс сулрах буюу цэвэрлэгдэх нь бий. 4-дугаарт ихэнх эмэгтэйчүүдийн хөвлөй доошилдог. Үүний улмаас амьсгалахад хялбар болж уушгинд илүү их зай гарсан мэт санагддаг. 5-дугаарт нойрмог байдал. Төрхийн өмнө ихэвчлэн унтах хүсэл төрж огт хүч байхгүй мэт санагдана. Ийм зүйлс тохиолдвол өөрийгөө хүчлэх хэрэггүй, шаардлагатай хэмжээгээр унтаж амар. 6-дугаарт сургалтын агшилт. Энэ бол туристийн бэлтгэлийн нэг төрөл юм. Энэ нь төрөх үеийн мэдрэмжийг ойролцоогоор ойлгуулахын тулд маш хялбар зөөлрүүлсэн хэлбэрээр илэрдэг. Сургалтын агшилт нь эмэгтэй дулаан 50 орчинд байх үед өөрөө намддаг. 7-дугаарт эмэгтэйн алхалт өөрчлөгдөнө. Төрхийн өмнө бид нугас шиг аажуухан алхаж эхэлдэг. Бидний таз яг л суул иргэдэг болттой мэт санагдах болно. Эдгээр шинж тэмдгүүд нь тус тусдаа эсвэл бүгд зэрэг илэрч болно. Эсвэл зөвхөн зарим нь л илэрч болно. Санах хэрэгтэй зүйл нь төрхийн өмнөх шинж тэмдгүүд илэрсэн ч та удахгүй төрнө гэсэн үг биш. Гэхдээ би танд төрөхөд бэлэн эсхээ шалгахыг зөвлөж байна.